хайтирхан баруун зүүнээ тойруулаад бахан наадам бүжээрээ нас залуу бүсгүйчүүд наадам дэвхэн дэвсэрээ нартай залуус наран саран хайтирхан Хүндэт үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг их хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой их хэлний уралдаанд нэвтрүүлэг маань нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулиас та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр манай Бамбар маань оролцож байна. За Бамбар төр амарч их уу? Бүжиглээ жоох ядарч болоо тий. За баярлалаа Бамбартаа. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Айсмарк. За яг одоо сурагчид маань 25-25-аар хуваагдсан байна. Эндээс нэг сурагч маань гарч ирээд эндээс нэг сурагч маань гараад ир. Хоорондоо хуруутчих. За эндээс эмэгтэй сурагч маань гарч ирсэн юм чинь. За эндээс за хамгийн түрүүлж аль 25 сурагч маань эхлэх вэ? Цэн хамгийн түрүүд эхлэх шүү заа ёо. За 1 2 3 и. За миний зүүн гар тал байгаа сурагчид маань төрүүлж асуултандаа хариулах нэ. Нэгдүгээр үеийн нэгдүгээр хэсэгт оролцох 25 сурагчид маань асуултандаа хариулахад бэлэн болсон байна. Ингээ бүгдээ хамтдаа хамгийн эхний асуултыг сонсцгоё. Нэгдүгээр хэсэг. Асуулт 1. Сэсги гэж юу гэсэн утгатай үг вэ? А. Сэгсгэр. Б. Симхи. В. Эски. 5 4 3 2 1 сурагчид маань юугаа асуултаа ойлгосон биз дээ те? Ойлгоогүй юу? За би юу яа заяа. Дахиад нэг би та хэдэд асуултыг уншиж өгье заяа. За тэгээд та хэд маань бас вариантаа өөрчлөх боломжийг олгоё заяа. Сэсги гэж юу гэсэн утгатай үг вэ? Сэсги. А. Сэгсгэр. Б. Симхи. В. Эсги гэсэн утгатай үгнүүд байна. 5 4 3 2 1 За энэ ч одоо юу болоод байна? Бүгдээрээ нэг толгойтой юм шиг. Нэг бол Б-гийн ард ирээд, нэг бол В-гийн ард ирээд зогссон байна. За бүгдээрээ яг В гэж бодож байна уу? Үнэхээр итгэлтэй байна уу? За сурагчид байна бүгдээрээ В вариантын ард очиж зогссон байна. Ингээд хамтдаа зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. В хувилбар буюу эсги. За нэгдүгээр асуултандаа сурагчид маань маш амжилттай хариулсан. Харин одоо хоёр дахь асуулт. Асуулт 2. Гүнзэг барих гэж юу гэсэн утгатай үг вэ? А. Ламнар хоол идэх. Б. Цог барих. В. Мацаг барих. 5 4 3 2 1. За сурагчид маань А болон Б хувилбар дээр хуваагдсан зогссон байна. Харин В хувилбар дээр бол сурагч зогсоогүй байна. В хувилбарыг бол буруу гэж үзсэн байна, тийм үү? За гүнзэг барих гэдэг юу гэсэн утгатай үг вэ? Яагаад А хувилбарыг сонгосон бэ? Бодоод ламнар хоол идэх гэдэг бол зөв хариулт. За Б хувилбарынхан бол энэ хариултыг зөв санагдсан. Тэгэл За сурагчид маань А болон Б гэсэн вариант дээр хоёр хэсэг болон хуваагдсан зогссон байна. Би та дэд нэг боломж олгоод за хэрвээ сонсоогүй сурагчид байх юм бол сонсоод вариантаа өөрчлөх нэг боломжийг олгож байна. Та бүхэн анхааралтай сайн сонсоорой. Хоёр дахь асуулт. Гүнзэг барих гэж юу гэсэн утгатай үг вэ? Аад нь ламдар хоол идэх, Б'д нь зоог барих, В'д нь мацаг барих гэсэн гурван хувилбар байна. Вариантаа солих сурагчид байна уу? 5 4 3 2 1.
За их сурагчид маань А вариантыг зөв гэж Агийн ард зогссон. Харин одоо бүгд хамтдаа зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. А хувилбар буюу лам нар хоол идэх. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Айсмарк. Асуулт 3. Шивний үг нөхөрт харш, шиврээ бороо дээлэнд харш, их санаа юунд харш гэдэг байна. А. Өөрт харш. Б. Бид харш. В. Эзэнд харш. 5 4 3 2 1 та бүхэн вариантаа өөрчлөх боломжийг би яг одоо олгож байна. За B болон V вариантаар сурагчид маань хуваагдаж зогссон байна. Сая А V дээр очиж зогссон байсан. Яагаад B вариантыг сонгох болов? Нөгөө нэг эзэнт гэхээс илүү бид гэвэл арай ингээд утга 100% зөв сонсогдох юм болоо л гэж. За B вариантыг сонгосон сурагчид маань утга 100% бол B вариант зөвөө гэж сонгосон байна. Ингээд бүгд хамтдаа зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. Б хувилбар буюу бид харш. Нэгдүгээр үеийн эхний хагас дөрөв дэх асуултандаа орсон. Манай сурагчдын маань баг тэн хагас нь хасагдсан байна. Гэхдээ үлдсэн сурагчдаа бас амжилт төсөө бүгд алга тушиж өгөө. За. Яг одоо дөрөв дэх асуултаа бүгд хамт сонсцгоё. Асуулт 4. Сөүлний тэмдгээр төгссөн үгэнд эгшигт гээгүүлэгчээр эхэлсэн залгуур залгахад сөүлний тэмдэг яаж хувирах вэ? А. А үсэг болно. Б. Эгшиггүй бичнэ. В. И үсэг болно. 5 4 3 2 1 За бүгдээр хамтдаа V хэлбэрийг бол зөв хариулт гэж сонгосон байна. За хэрвээ унах юм бол бид нар бүгдээрээ одоо эхний хэсгийн дөрөв дэх асуултанд унаад дараачийн 25 маань өрсөлдөнө гэсэн үг. Яг үд баттай ихтэй байна уу? Баттай ихтэй. Арийнхын найзууд баттай ихтэй байна уу? Баттай ихтэй байна. Яг уу? Яг За бүгдээрээ яг V хэлбэр дээр бол баттай ихтэй байгаа юм байна. Яг одоо зөв хариултаа сонсцгоё. Зөв хариулт. В хувилбар буюу И үсэг болно. За дөрөв дэх асуултан дээр сурагчид байна. Бүгдээрээ амжилттай хариулсан. Харин одоо 5 дахь асуулт. Асуулт 5. Ром тоог ямар үед хэрэгэлдэг вэ? А. Дугаарлахад. Б. Дэс дараалал заахад. В. Бүх үед хэрэгэлж болно. 5 4 3 2 1 За өөрийн сонголт өөртөө зөв шүү манайхаа. Эргэлзчийн үед яг өөрийнхөө зөв гэсэн баримтаар очиж зогсоорой. За V хэлбэр юу? Тийм үү? Юу гэсэн үг вэ? Энэ хоёр зөв хариулт гэсэн үг үү? Чи буруу дээр нэрээ зогсон байгаа мó гүйстэй. Бүх хариулт зөв. Бүх үед хэрэгжилж болно гэсэн хариулт. V бол Ром тог бүх үед хэрэгжилж болно гэсэн хариулт баггүй V хэлбэр л. За ер нь бол дийлэнх сурагчид маань B хэлбэр дээр ирж зөв гэж зогссон байна. А дээр нэг сурагч, V дээр нэг сурагч. Харин одоо аль хэлбэр нь зөв хариулт болоо? Зөв хариулт Б хувилбар буюу дэс дараалал заахад. Яг одоо нэгдүгээр үеийн эхний хэсгийн хамгийн сүүлийн асуултыг бүгд хамтдаа сонсцгоё. Асуулт 6. Өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүнийг хурааж цөм бүтцийг үүсгэхийг ямар хувиргал гэдэг вэ? А. Хураах. Б. Тонгорох. В. Салаалах. 5 4 3 2 1 За гэс аль нь вэ?
Вариантаа өөрчлөх сурагч байна уу? За энд бас нэлээд бодож байна те. Басна. За тэгвэл яг одоо бүгд хамт зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. А хувилбар буюу хураах. Нэгдүгээр үеийн эхний хэсэгт 8 сурагч ялагч болж 2 дугаар үедээ шилжин орохно. Харин одоо яг үдэ дараагийн 25 сурагчаа яг энэтэйгөө тайзан дээр урж байна. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Нэгдүгээр үеийн эхний хэсэгт 8 сурагч 2 дугаар үе рүүгээ орохоор болсон бол харин энэ 25 сурагчнаас маань хэдэн 2 дугаар үед шалгарх болоо. За манайх билүү. 2-р 25 сурагчийн маань хамгийн эхний асуулт. 2 дугаар хэсэг. Асуулт 1. Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгчийг хэрхэн бичих вэ? А. Эгшиггүй. Б. Эгшигтэй. В. Заримдаг гийгүүлэгчийн дараа эгшиг ордоггүй. 5 4 3 2 1 Минут яасан сайн хишээ өгчээсэн мэт. Би вариант яасан. Наа чи ташлаараа буруу байвал яах вэ манайха? А? Зүгээр үү? Асуултанд бүгд итгэлтэй байна уу? За бүгдээрээ зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. А хувилбар буюу эгшиггүй. Хамгийн эхний асуултанд тун амжилттай хариуллаа. Асуулт 2. Орох тэнгэрийн орой цоорхой. Орсон буурын юу цоорхой гэдэг вэ? А. Шил. Б. Бүх. В. Хөл. 5 4 3 2 1 Сурагчид маань А болон Б хөлбөрийг сонгосон байна. Ганцаархан хүүхэд ирсэн чи араас нь баахан найзууд нь шаваад хүрээд ирсэн. Би хөлбөрийг бол зөв гэж бодож байна тий. Зөв. Төөдөн зөв. Зөв. За, үлдсэн сурагчид маань А хөлбөрийг зөв гэж бодож байгаа тий. Тэгвэл А болон Б хөлбөрийн аль нь зөв болоо? Зөв хариулт. А хувилбар буюу шил. За А хөлбөрийг сонгосон сурагчид маань зөв хариулсан. Баяр хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлэг маань Монголын ууган сургуулиудын нэг болох 1-р сургуулиас үргэлжилж байна. За тэгэхээр би сурагчдаас асууя л да. 1-р сургуулийн ер нь давуу тал, ер нь за доторх сурагчдын уур амьсгал, за багш нарын заа гарга зүй ер нь ямар байдаг вэ? Энэ талаасаа бас энд сурж байгаа сурагчийн хувьд бас сэтгэлээсээ хуваалцаач. Манай сургууль болохоор ямагт анхдагч, ямагт хэрэглэгч гэдэг үрээтэй Монгол улсын анхны ууган дунд сургууль 1923 оны 2 сарын 16-нд байгуулагдсан. Одоогоор байгуулагдаад 103 жилийн огоо хийгээд явж байгаа. Тэгээд багш нарын одоо ур чадвар бол мэдээж маш туршлагатай, хамгийн шилэгдсэн Монголын нэлийн сайн багш нар манай сургууль байдаг. Хүүхдүүдийн хувьд ч ихсэн айгүй харилцаа хандлага сайтай, коллектив сайтай сурагчтай. Харин одоо бүгдээрээ 3 дахь асуултыг сонсцгоё. Асуулт 3. Үгийн язгуур үндсэнд залгаж үгийн утгыг хувилгах бүтээврийг юу гэдэг вэ? А. Нөхцөл. Б. Залгуур. В. Дагвар. 5 4 3 2 1 дахиад асуултыг өшгөө. Үгийн язгуур үндсэнд залгаж үгийн утгыг хувилгах бүтээврийг юу гэдэг вэ? Аад нь нөхцөл. Бэд нь залгуур. Вэд нь дагвар. Итгэлтэй байна уу? За тэгвэл зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. В хувилбар буюу дагвар.
За бүх сурагчид маань 3 дахь асуултанда бүгдээрээ маш амжилттай хариуллаа. Харин одоо 4 дахь асуултыг хамтаа сонсцгоё. Асуулт 4. Зохиолын гол санааг юу гэдэг вэ? А. Сэдэв. Б. Үзэл санаа. В. Дүрслэл. 5 4 3 2 1. За. Ер нь бол их сурагчид маань бол энэ асуултын зөв хариултыг бол А гэж бодож зогссон байна. Харин хоёрхан сурагч Б хувилбар гэж сонгож зогссон байна. Яг одоо зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт Б хувилбар буюу үзэл санаа. За 1-р үеийн 2 дахь хэсэг 25 сурагчдаас маань 2хан сурагч үлдсэн байна. Одоо биднэрт 5 болон 6 гэсэн 2хан асуулт байна. За манай хоёр билүү? Ер нь бол яг ингээд одоо 25 сурагчаас ингээд 2-хан үлдсэн чи ямар байна? Оо зүгээр л юм байна. Зүгээр л юм тий. За манай Эвгүй байна. эвгүй байна уу? Өөрөөр ингээд багтахгүй байна уу? 25-аас ингээд 2-хан үлдсэн гэдэг. Гүг эвгүй байна. Эвгүй байна уу? За. За тэгвэл одоо 5 дахь асуултыг хамт сонсцгоё. Асуулт 5. 3 настай өхрийг юу гэдэг вэ? А. Хязаалан. Б. Бяруу. В. Шүтлэн. 5 4 3 За. Хоёр сурагч маань хоёулаа зөв хариултыг В хэлбэр буюу шүтлэн хэмээн сонгосон байна. Хамтаа зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт В хувилбар буюу шүтлэн. За саяны асуултыг манай хоёр яг нэг үнэхээр яг мэдчихсэн үү эсвэл таасан уу? Мэдчихсэн. Мэдчихсэн үү? Жохон эргэлжсэн. В хэлбэр дээр жоохон эргэлжсэн байна тий. Одоо хамгийн сүүлийн асуулт. За энд амжилттай хариулчих юм бол дараагийн үедээ орно гэсэн үг. За манай бил үү? За. Хамгийн сүүлийн асуултыг сонсъё. Асуулт 6. Ирээдүйн аз жаргал сайн сайхныг бэлэгдэн хэлэх үгсийг юу гэдэг вэ? А. Магтаал. Б. Ерөөл. В. Милалга. 5 4 3 2 1. За хоёр сурагч маань хоёулаа 1-р үеийн хамгийн сүүлийн хэсэг, хамгийн сүүлийн асуултны Б хэлбэрийг сонгон зогссон байна. Яг итгэлтэй байна. Энэ одоо хамгийн сүүлийн асуулт шүү дээ. Оо итгэлтэй байна уу? Итгэлтэй байна уу? Тий. За, итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. За. Яг одоо хамтаа зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт Б хувилбар буюу ерөөл. За баяр хүргэе үлдсэн хоёр сурагчтай бүгд хамтаа баяр хүргэе. 25 сурагчаас 2 сурагч маань амжилттай хариулж 2 дахь үедээ орохоор боллоо. Бамбарт бүгд дуртай. Өнөөдрийн нэвтрүүлэг маань ерөнхий боловсролын 1-р сургуулийн дүүнер маань оролцож байна. 2-р үед 50 сурагчаас 10 сурагч тунж үлдсэн байна. Хамтдаа 2-р үеийн хамгийн эхний асуултыг сонсцгоё. 2-р үе. Асуулт 1. Монгол хэлний эгшиг авяг хэлний босоо байдлаар нь юу гэж ангилдаг вэ? А.
өргөлтөд балархай. Б. Урт богино. В. Уужим уйтан. 5 4 3 2 1. За, асуултын дээр дахиад хэлж өгье. За юу. За, унвал бүгдээрээ хамт унах нь байна. Монгол хэлний их шиг авиаг хэлний босоо байдлаар нь юу гэж ангилдаг вэ? Аад нь өргөлтөд балархай. Б'д нь урт богино. В'д нь уужим уйтан. 5 4 3 2 1. Зөв хариулт. В хувилбар буюу уужим уйтан. За, 2 дугаар үеийн 2 дахь асуултан дээр хэдүүл үлдсэн бай. Тавуулах нь үлдсэн үү? За, яг энэ байдлаар цаашаа хичээж шүү заяа. Харин одоо 2 дугаар үеийн 2 дахь асуулт. Асуулт 2. Ном бол ертөнцийг харах цонх гэж хэн хэлсэн бэ? А. Горький. Б. Сухомлинский. В. Ленин. 5 4 3 2 1. Би асуултыг дахиад хэлж өгье. Ном бол ертөнцийг харах цонх гэж хэн хэлсэн бэ? Аад нь М. Горький, В'д нь А. Сухомлинский, Эд нь Ленин. За, бүгдээрээ 5 сурагч маань тавуулаа А хувилбарыг зөв гэж бодож зогссон байна. Хамгийн ихний сонгосон В хувилбар. Хамгийн ихний сонгосон В хувилбар нь зөв байгаагүй юу? Олноо дагаал явсан. Олноо дагаад маасаа дагаад. За манайх зөв хариултаа сонсгох байлаа. За хамт зөв хариултыг сонсцгаая. А юу, Б юу, В юу? Зөв хариулт. А хувилбар буюу Горький. Хоёрдугаар үеийн 3 дахь асуултанд за манай 5 сурагч бол тавуулаа тунж үлдсээр байна. Харин одоо 3 дахь асуултанд хэр амжилттай хариулах болоо. Асуулт 3. Улаанбаатараас Берлин хүртэл аян замын тэмдэглэл хэний бүтээл вэ? А. Намдаг. Б. Нацагд орж. В. Иш нацагд орж. 5 4 3 2 1. За, Б хувилбар бол Д нацагд орж, А хувилбар бол Иш нацагд орж гэсэн хариулт байна. Иш нацагд орж биш үү? Биш үү? Энэ юу л өөр юм бэ шүү дээ. Урдлах нь овгийн үсгэн л өөр юм бэ шүү дээ. Иш байвал яах юм? Та бөөнөр унлаа шүү дээ. За, хариултанд итгэлтэй байна уу манайд? За. Харин одоо зөв хариулт бол Зөв хариулт. Б хувилбар буюу Д нацагд орж. за бид нар 2 дугаар үедээ төрүүлэхэд одоо 5 асуулт үлдсэн. 5 асуултыг амжилттай хариулчих юм бол та 5 тавуулаа ялагч болно гэсэн үг. Яг одоо бүгдээрээ хамт 4 дахь асуултыг сонсцгоё. Асуулт 4. Говь уудан болохоор сонссон хүнд эндхийн хөгжил элсний нүүдэл шиг удаан санагдана гэсэн өгүүлбэрт орсон дүрслэлийн хэв маягийг олно уу? А. Зүйрлэл. Б. Адилтгал. В. Тайлбарламж. 5 4 3 2 1. Сурагчид маань А, Б, В гэсэн баримтан дээр яг тэнцүү хуваарлагдсан байна. За, В хөлбөрийг ягаа ганцаараа зөв сонгож зогсч ба. Болохоор гэдэг үг орсон болохоор тэгээд ер нь тайлбарламж юм шиг санагдав. Болохоор гэдэг үг орсон болохоор тайлбарламж гэж сонгосон байна те. За. Харин одоо
Зөв хариулт бол Зөв хариулт Б хувилбар буюу адилтгал. За 5 дахь асуултан дээрээ бид ирсэн байна. За 10 сурагчаас маань 2хан сурагч одоо тонж үлдсэн байна. За манай хоёрт одоо 5 дахь асуултанд хариулах билнэ үү? Одоо 5 дахь асуулт. Одоо ингээд 4 асуултанд хариулчих юм бол манай хоёр хоёлаа ялагч болно гэсэн үг. Ер нь ямар юутай сэтгэл зүй бэлтгэл байна уу? Ер нь ялагч болох уу? Чадах хаа. Чадах байхаа тийм үстэй. Өөрсдөө итгэлтэй байгаа үстэй тий. Яг баха. За. За тэгвэл бүгдээрээ хамт 5 дахь асуултаа сонсцгоё. Асуулт 5. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэж юу хэлэх вэ? А. Нэг санаа болон нэг үйл явдлыг өгүүлнэ. Б. Хэд хэдэн санаа үйл явдлыг өгүүлнэ. В. Бүрэн төгс утга санааг илэрхийлсэн холбоо өгнүүдийн нийлбэр. 5 4 3 2 1 Хоёр сурагч маань 5 дахь асуултаа Б хувилбар зөв гэж сонгосон байна. Харин зөв хариулт бол Зөв хариулт Б хувилбар буюу хэд хэдэн санаа үйл явдлыг өгүүлнэ. Хоёрдугаар үе дуусахад 3хан асуулт үлдсэн байна. 6 дахь асуултыг хамт сонсцгоё. Асуулт 6. Бямбын эренчин ямар зохиолоор алдартай байна? А. Алтайд. Б. Тунгалаг тамир. В. Үүрийн туяа. 5 4 3 2 1 Хоёр сурагч маань хоёулаа В хувилбарыг сонгосон байна. Харин зөв хариулт бол Зөв хариулт В хувилбар буюу үүрийн туяа. За манай хоёр одоо 2хан асуултанд хариулж юм бол 2 дугаар үеийн ялагч болно гэсэн үг. 2 дугаар үеийн 7 дахь асуулт. Асуулт 7. Хэл зүгээс бүтсэн хэсгийг сонгоорой. А. Хар санаа, хар цаас. Б. Бор хоног, цагаан зан. В. Хээр морь, хар үүр. 5 4 3 2 1 Хоёр сурагч маань А болон Б хувилбарыг сонгон зогссон байна. Харин одоо зөв хариулт нь Зөв хариулт Б хувилбар буюу бор хоног, цагаан зан. За баяр хүргэе ганцаархан өнөөдрийн 2 дугаар үеийн ялагч боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгийн нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулиас та бүхэнд хүрч байна. 50 хүүхдээс өнөөдөр 2 үеийн турш амжилттай өрсөлдөж ялагч болсон дүүдээ бас баяр хүргэе. Монголын үндэсний олон нийтийн телевиз их хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой их хэлийн уралдаанд нэвтрүүлэг маань өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулиас та бүхэнд хүрлээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр 30 жилийн түүхтэй Ice Mark маань бас ивент тэтгэсэн. Ice Mark-ийнхандаа бас маш их баярлалаа. Мөн Бамбартаа бас баярлалаа. Яг одоо ялагч болсон сурагчдаа бас энд харагдж байгаа яг энэ Азийн хүрдийг эргүүлээд яг таарсныг бэлэглэх болно. За хоёлоо хүрдээ эргүүлж хэлэх үү. За 1 2 3 Венусыг гардуулан өгч байна. За баяр хүргэе. Өнөөдрийн дугаар маань тун амжилттай, тун өрсөлдөөнтэй өндөрлөө. Дараагийн дугаараар тун сонирхолтой асуултуудыг бид бас асуух болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.